Манай намайг Бэти Лүү гэдэг. Билл Гейтс бол бизнес эрхлэгч, технологийн чиг хандлагыг тодорхойлогч төдийгүй дэлхийн хэмжээнд сайн сайхны төлөө зүтгэгч. Одоо тэр энэ жигсаалтад домгийг биелүүлэгч гэсэн тодорхойлтыг нэмэх гэж байна. Тэрээр ядуурл болон өвчнөөс ангижрах боломжгүй гэсэн сургалыг худал болохыг баталгаар зорьсон байна. Билл and Melinda Gates сангаас жил бүрийн тайлангаа танилцуулаад байна. Тэд 2035 он гэхэд дэлхий дээр бараг нэг ч ядуу улс үлдэхгүй гэж үзэж байгаа юм. Нэлээд том зорилго гарцаагүй. Ноён Билл Гейтс болон Bloomberg LP-ийн үүсгэн байгуулагч давуу эрхийн хувьцаа эзэмшигч Нью-Йорк хотын дараагаас Майкл Bloomberg нар бидэнтэй ярилцаж байна. Ноёдоо нэвтрүүлэгт мань оролцож байгаад баярлалаа. Билл, би танаас ангийн тайланг уншиж байна л да. Тэгж яхаа та нар яахааргүй өөдрөг хүлээлттэй байгаа нь анзаарчихсан. Бид 10 жилийн өмнө яснаас илүү дээр байранд очичоод байгаа. Энэ их өөдрөг хүлээлт юунаас үсээд байна вэ? Би угаасаа л өөдрөг үзэлтэй юм л дээ. Гэхдээ тоо баримтууч гэсэн яалтчгүй бидний талд байна. Хүмүүс өөрсдийнхөө бүтээсэн амжилтыг үл тоомсорлон зөвхөн муу мэдээнд анхаарлаа хандуулна гэдэг нь харин ч аюултай байж мэдэх юм. Ингэснээр хүмүүс хамгийн сайн туршлагыг судлахгүй байгаагийн дээр өглөгч зангаач гэсэн алдна гэсэн үг. Бид ядуу улс орнуудыг дэмжиж байгаа. Ихэнх улс орнууд одоо дундаж орлоготой улс орнуудын игнэнд нэгдэн ороод байгаа. Эрүүл мэнд болон хөдөө аж ахуйн салбарч гэсэн анхаарах шаардлагатай зүйлс байсаар л байна. Хэрвээ амжилтынхаа нэг хэсгийг харж чадахгүй бол өөрсдийнхөө оролцож чадах зүйлээ хийхгүй байна гэсэн үг шүү дээ. Та дээрээс нь 2035 он гэд нэг ч ядуу улс орн байхгүй гэж үзэж байгаа гэсэн баха. Бараг л байхгүй. Африкийн далайд гарцгүй орнууд засаглалаа өөрчлөөгүй тохиолдолд хойд солонгос зэрэг улсууд байж болох юм. Гэхдээ ийм орнуудын тоо 10-т ч хүрэхгүй байх болно. Намайг төрж байхад бараг бүх орн ядуул байсан шүү дээ. Одоо бол дөнгөж 4-1 нь үлдсэн байна. Хэрэг бид анхаарлаа маш сайн хандуулж чадах юм бол 20 жилийн дотор нөхцөл байдал шал өөр болох боломжтой. Well, as you had mentioned in your letter, not everyone should have the luck of the ovarian lottery, which is what Warren Buffett. Warren Buffett-ийн хэлжсэнчлэн хүн бүрт азийн суглаад харахгүй шүү дээ. Майктай өнгөрсөн онд Bill and Melinda Gates and полиомиелитийн эсрэг тэмцэх зориулан 100 сая гаруй Америк доллар хандуулсан. Та яг Биллийн энэ өдрөг хүлээлттэй санал нэг байна уу? Тийм ээ, санал нийлэлгүй яах вэ? Хүмүүс голчлон амжилтыг хүлээн зөвшөөрөхдөө муу байдаг. Учир нь тэд илүү мөнгө осгох боломжийг харж байдаг юм л та. Гэхдээ Биллийн зөв. Өсөглөнд амьдарч байгаа хүмүүсийн тоо болон орон гэргүй байгаа хүмүүсийн тоо цөөрч байгаа нь яа харахгүй нь. Бичиг үсэг тайлагдаагүй хүмүүсийн тоо цөөрсний дээр дундаж наслалт мууртассан. Ямар ч өнцгөөс нь аваад үзсэн нөхцөл байдал сайжирсан шүү дээ. Гэхдээ энэ хаасаагүй хүн бүрт нөлөөсөн гэсэн үг бас биш юм. Ёроолын 20% гэсэн ойлголт байсаар байх болно. Учир нь бид ёроолын 20% гэдэг ойлголтыг байн шинжилж явах болно. Билл болон Melinda Gates Bloomberg-ээс сандуулах хөрөнгийн хэмжээ ч гэсэн цаашдаа нэмэгдэх болно. Яг ч ийм зүйл байдаггүй юм аа. Африкт эмчээр ажилладаг Тони Хари гэдэг нэг залуу байдаг л да. Тэрээр хүмүүс юунаас олж нас орж байгааг олж мэдхийг оролдож байна. Хэрвээ хэмжиж үзэж чадахгүй бол асуудлаа шийдэж чадахгүй шүү дээ. Заримдаа төрсний гэрчилгээ болон нас барсны гэрчилгээн дээр бурхны таалал гэсэн шалтгаан хүртэл тавигдсан байдаг. Энэ нь хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүст юунд зориулан хөрөнгө оруулаад байгаагаа мэдхэд хэцүү болж байгаа юм л да. Гэхдээ Билл, Melinda хоёр полиомиелиттэй тэмцэх үйлсэд хүчин зүтгэж байгаа. Түүнчлэн бид хоёр хоёулаа халуун хумхайгийн эсрэг тэмцэж байна. А витамины дутагдал ч гэсэн анхаарал татж байгаа. Учир нь жил бүр хагас сая хүн А витамин дутагдсанаас болж хараагүй болж байна шүү дээ. Маш олон дэвшилтэд алхмууд гарч ирж байна. Майк, таны бодлоор хүмүүс ямар учраас амжилтыг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй юм болоо? Юуны өмнө бидний хүрээлэлд цөөн хэдхэн хүн байдаг боловч бид тэднэр бүгдийг төлөөлөлөө ойлгодог л доо. Ямар нэгэн асуудлыг шийдвэрлэх, өөрчлөх талаар яригдж байгаа тохиолдолд дэлхий дээрх 6 тэрбум гаруй хүнийг бидний нэг өдөрт уулздаг 25 хүн төлөөлж чадахгүй шүү дээ. Дээрээс нь мөнгөө ийм ч ашиггүй зүйл дүрж байна. Тэгжиж өөр ашиггүй зарцуулж байна гэсэн шүүмжил байдаг нь яг үнэндээ бодиттой зүйл биш. Bill and Melinda Gates сангийн хамгийн авууштай зүйл нь тэд хизээч боломжгүй зүйлийг хийхээс татгалзаж бас айж байгаагүй. Яг үнэндээ том асуудлуудын хариулт бол хэлбэр олдохгүй шүү дээ. Олддог байсан бол шийдэгчл байсан. Гэхдээ бас эдгээр том асуудлууд шийдэх боломжгүй зүйл бас биш л дээ. Билл, хүмүүсийн яг энэ ойлголтыг юу өөрчилж чадах вэ? Та бол гадаадын тусламж бол гарц, эсвэл буурай орнод буурай хэвээрэл үлдэнэ гэдэг ч юм уу? Олон нийтийн дунд дэдэг энэ төрлийн домог мэтийн яриаг өөрчлөхийг хүсдэг хүмүүсийн нэг шүү дээ. Хүмүүсийн энэ ойлголтыг үнцээр нь өөрчлөх тэр зүйл нь юу байж болох вэ? Юуны өмнө хүмүүс өөрсдөө зөв үгийг тараах хэрэгтэй байна л да.
Хүмүүс хуучны сайхан цагийг дурсаж өнөөдөр бид тэр үеэс илүү хийж чадахгүй байна гэж шүүмжилдэг. Мэдээллүүч нэг талаараа хүмүүсийг буруу тал руу хөдөлж байна. Учир нь мэдээний гол сэдэв болдог хэрнээ аажим өслийн талаар хэн ч ярьдаггүй. Жижиг өвчнөр нас барах тохиолдол буурахад бид үүнийг тэмдэглэсэн билүү? Дотоодын нийт бүтээгдэхүүн өсөж байгааг бид чухалчилж ярьдаг билүү? Тэгэхээр бид ийм л мэдээллийг онцлон тэмдэглэж байзаараа. Одоо хараахан хийгдэж амжаагүй байгаа зүйлд бид шүүмжлэлтэй хандаж байгаач тэнд хүрэхийн тулд ийм ажил хийгдэд байна гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хүмүүсийн дундуугаа үл итгэх байдал ч үүнийг хойш чангааж байна. Хүмүүс тусламжийн хөрөнгийн маш их хэсэг нь авилга болдог гэж итгэдэг. Тэд мөн төсвийн маш их хэсгийг тусламжид зарцуулдаг гэж боддог. Гэтэл үнэндээ нэг хувьд ч хүрдэггүй. Харин хүмүүсээс асуух юм бол 25%, хамгийн багаар утгад 10-аас дээш хувь гэж хариулна шүү дээ. Гадаадын тусламжийн талаар иргэдийн дунд байдаг бас нэг ойлголт нь жишээлбэл Африкийн засгийн газарт маш их хэмжээний тусламж өгдөг гэсэн ойлголт. Тэд энэ тусламжаа үр ашигтай ашиглаж чаддаггүй. Энэ нь эсвэргээрээ засгийн газруудад хийх ёстой зүйлээ хийгээгүй хүн төлөө урамшуул болдог гэж ойлгодог. Энэ талаар та юу хэлэх вэ? Түүхийг эргээд харуул хүйтэн дайны үед үнэхээр л зөвлөлтөд өрсөлдөхийн тулд тусламж гэж нэрлэгдэж үнэндээ зүгээр л найр тавьсан мөнгө их өгдөг байсан л та. Хинч тэр үед хүмүүсийн амьдрал үнэндээ сайжирна гэж найддаг байсан. Харин одоо бол энэ өөрчлөгдсөн. Одоо бид дүүгээр дамжуулан хүнс тэжээлийн асуудал хэрхэн сайжрах вэ? Хүүхдүүдийн физик, оюуны хөгжлийг сайжруулахад ямар нөлөөтэй байж болох вэ? Эдгээр орнуудыг бие даасан улс болгож хөгжүүлж чадахгүй гэх зэрэг зүйлсийг тунгааж болохоор болсон. Энэ тусламжийн өгөөжийг хүртэж дараагийн шатанд гарсан хэд хэд улс байгаа шүү дээ. Мексик, Бразилийн хувьд гэхэд илүү ностой асуудлуудтай зөв аргаар нь тэмцэж эхлээд байна. Мөн буйны үйлс хийдэг хүмүүс ч одоо Майк Бит хоёр шиг бизнесийн ухаантайгаар асуудалд хандж байна. Жил ирэх тусам бид үүнийг хийх илүү ухаалаг арга олно гэж бодож байгаа.